За сайн бацхан хүмүүдээ та бүхэндээ бие даан судлах хичээл 24-ийг танилцуулж байна. За энэ 7 хоногийн хичээлийн сэдэв бол цахим бичвэр. За бид өмнөх 7 хоногт Mongolian Byte Font-ыг фонтоор шивэх гэсэн хичээлийг үзэж судалсан байгаа. За тэгвэл өнөөдөр тэр хичээлээр үзснээ баттгах үүднээс за өнөөдөр хичээлийг бэлтгэлээ. За багш нь та бүхнийг дэвтэртээ гарын байрлалаа зураад нүдлэн тогтоогоод ирээрэй гэсэн даалгаврыг өгсөн. За энд бол Mongolian Byte Font-ийн гарын байрлал харагдаж байна. За сурагч та бүхэн маань гэртээ бас гарын байрлалаа нүдлээд багшийнхаа өгсөн өгүүлбэр эхийг бичих татлах хийсэн байхаа гэж багш нь бодож байна. За тэгвэл өнөөдрийн хичээл дээр бүгдээрээ компьютероо нээгээд бичих чиглэлээ тохируулаад гадаад үгсийг бичих татлах хий. За эдгээр гадаад үгсийг бичээрэй хүмүүдээ. Гадаад үгээ бичихдээ өмнөх хичээл дээр үзсэн гадаад үгийг бичгэд анхаарах шаардлагатай зүйлүүдээ сэргээн санаарай. Сурагчид та бүхэн маань Чэ Чимдийн "Би Монгол хүн" гэсэн шүлгийн 4 мөртийг оруулчихсан байгаа. За үүнийг шивээрэй. За шүлгийг шивж байхдаа өмнөх хичээл дээр үзснээ бас сэргээн хараарай, санаарай. Тэгээд сурагчид та бүхэн маань өмнөх хичээл дээр үзсэн Mongolian Byte Font-оор шивэх хичээлээ бас сэргээн санаж хараад шүлэг гадаад үгээ бас бичихдээ анхаарч хараарай. За мөн өмнөх хичээлээс мартсан эргээж харах, санах, буцааж ухрааж хичээлээ үзэх ямар үсэг хаана байрлалгүй гэдгээ бас сайн ажиглаж нүдлэн тогтоож чадаагүй бол доорх бичлэгийн үзээд за өмнөх хичээлээ сэргэн санаад өнөөдрийн хичээл дээр шивсэн дадлага ажлуудынхаа алдааг засаад за бүсгээ нүтлэн тогтооход хэрэглээрэй. За анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Хичээлийн дараах сарилаа өгөөрэй. Амжилт хүсье хүмүүдээ.